Сайн бацхан үзэгчтэй Innovation компаниас санаачлан хэрэгжүүлж байгаа жаргалтай гэр бүлийн жор төсөл энх эхэлж байна. Энэхүү төслийнхөө хүрээнд бид бүхэн гэр бүлдээ чанартай цаг гаргадаг үлгэр жишээ гэр бүлүүдийг өрн оролцуулж тэдгээр гэр бүлийн аз жаргалын жорыг та бүхэндээ хуваалцаж байгаа лээ. Өнөөдөр бид бүхэн үлгэр жишээ аавуудын төлөөлөл болсон Бямжаа бахыг урьсан байгаа. Ингээд та бүхэндээ Бямжаа бахыг танилцуулж байна. Танд энэ өдрийн мэдээг хүргэе. Сайн байна. Намайг Бямжаа гэдэг. Би хуваарь жижиглэнгээр борлуулалт хийж амьдардаг. Тэгэхээр таныг үзэгчд маань сайн санаж байгаа бол их хөрсийн баярын өдөр өөрийнхөө авиас чадрыг ашиглаад авиас чадрыг дайчлаад хүүхдүүдтэй аюу гой тийм ундаг дугуй хожиж өгснөр нь бол үзэгчд маань таньж байгаах гэж бодож байна. Тэр дурсамжаа эргээд нэг хуваалцаач. Тэр өдрөө би найзаасаа том хоёр хүүдээ за нэг дугуй ээлжлээ унаараа гээд нэг дугуй зээлэр авсан. Тэгээ хуваага та хоёр минь унаараа өнөөдөр ингээд талбай дээр бүгдээрээ тойроод ингээд сайхан бай гээд. Тэгээд талбай тойроо явж исэн чинь ээжүүдийн тэмцээн ингээд явагддаг байхгүй юу? Юмыг мэдэх үений тэмцээний дараа ээжүүд хөрж байгаа юм чинь аавд явж магадгүй байх гэж бодлоо. Бараг одоо өөртөө бэлдсэн гэх юм уу? Хамгийн түрүүдээ тайлбар хайжууд нь очицсан. Тэгээд ээжүүдийн тэмцээнс дуустаа дугуй шагналаа бодлоо. Тэгэл яг ирсэн чинь аавуудын тэмцээн гэлэгдэж шүү. Би ч бараг хамгийн түрүүдээ орж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр талбай дээр байсан тэр дугуй хожиход минь дэмжиж өгсөн ингээд бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлж байгаа. Тухайн үе авиас гэдэг юу гоо. Гэтэ өөрийнхөө сэтгэлээрээ гол нөгөө би яах гэж гарсан тийм үү? Тэ? Энэ дугуйны төдөл би гарч ирсэн. Тэгэл дугуй хожсон даа. Тэгэл ерөөсөө тэр өдрөөс хойш таны ерөөсөө дугуй хожиж байгаа тэр нэг нэмсгэл тодруулсан төр төрх ерөөсөө сошиал ертөнцийг бол нэг хэсэгтээ давлгаалсан. Тий. Яг өөр харахаар их анх хараад байхад өөрөө хараад нөгөө хүн зураг харахад нэг эвгүй зураг л л одоо тийм. Гэтэ үнэхээр л үнэхээр тэр өдөр дугуй хийсэн чинь баярлахаа сайтай. Үнэхээр л баярлалаа, дээцэгтэй баярлсан, лаажгалтай царай байлаа. Гэхдээ аргачгүй дээ би хоёр хүүдээ тэр өдөр хоёуланд нь дугуй тоолгочлаа шүү. Ер нь ингээд тэмдэглэлт өдрүүдийг аль болох гэр бүлтэйгээ цуг ингээд хүүхдүүдтэйгээ цуг тэмдэглэдэг байх тий. Одоо бид бүхэн бол ерөөсөө одоо тэр өдөр чинь бол би ажил төрөл бүх юма тэр өдөр ажил хийхгүй хүүхдүүдэд баярлуулъя. Ганц дугуйг нь ээлжлүүлээл дөнгөж найзаасаа аваад шууд талбай орж иж байгаа байхгүй юу? Зээлээд. Ерөөсөө тэр чинь цагийн дараа ахиж шинэ дугуй толчж байгаа байхгүй юу? Тэгэл тэр өдөр чинь тэр асуудал бүх юм шууд аяллаа шүү дээ. Тэр та бол ингээд ер нь хүүхдүүдтэй аягүй их сюрприз хийж бэлэг барьдаг аав байна л да. Тэгэхээр танаа хүүхдүүд танд нэг сюрпризийг бэлдсэн байгаа. За тэгэхээр тэр сюрпризийг одоо хоёлоо энэ дэлгэцээр харна. Ингээд хоёлоо дэлгэц рүү харлаад үлээ. Надад байдаг аавтайгаа багдман аав намаас ихсэлж тэгээд хамтдаа өөр давдаг гэсэн тэр яттай надад гоёсан. Одоо дараа нь ахиж ингэн тэгнэ тэгэл юу хайртай шүү гэл тэгээд төрсөдрөөр тэгнэ ингэн гэл ярьдэн штт. Манай маш их хөвчлөлтэй тэгээд тоглодог. Аавтай цуг тоглохоор гоё дээ. Хамтдаа байгаа тэгээд инээдэж хөгждөг нь гэрэн антрангуудаа айгу хөгжөлтэй. Мангас асангуудаа бид гурыг айдгаад гэрээс төгшөөлцдөг. Тий ингэ тэгэлдээ нөгөө онгоц цалгаад ингэж хөлн дээр тавингууд онгоц цалгаж тавьдаг. Бид хэдэн монгоц цалаад аав нөгөө юу өдөрдөг. Надад үнэхээр сайхан тэгээд үнэхээр хөөрхөн харагддаг. Аава та бид нартай юу ядралгүй ажлаа сайн хийгээд санаа зовоолгүй эртхий ирж байгаараа аваа. Аваа бид гурав томс сасдаггүйгээр үнэхээр эвтэй байна. Би таны үгэнд ор тэгээд хичээл амаа сайн хийдгээд гоё дүүгээ асраа тэгээд гэр оноо зөвлөд маш их хайртай аваа. Хайртай шүү. Хайртай шүү аваа. Гэхдээ энэ юу юм аа өмнөдөө одоо ингээд дурсам сэргэж штэ. Үнэхээр л ойрын нэг хөлөө одоо тэр онгоц болсонгүй одоо энэ чинь миний мартагдсан юм байж дээ. Манай хүүх энэ чинь ингээд гоё юм болохоор ингээд хүүхдүүд үнэхээр мартадаг юм байна те. Та бол хүүхдүүдтэй зөндөө ингээд бэлэг өөр сюрприз өрж ингээд хүүхдүүдэд маш их цаг гаргадаг гэдгийг бол энэ яриа бэлтгэж яхад хүүхдүүдийн чи ярианаас бол зөндөө их сонссон. Тэгэд энэ удаад харин эсэргээрээ танаа хүүхдүүд таны ихрээ бицэн өрсчин танд ингээд гоё гинти бэлэг барих гээд одоо яг гадаа хүлээж байгаа. За. Тэгэхээр одоо хоёлоо гарч яг ямар бэлэг хүлээж байгаа хамтаа харах уу? Тий. За.
бүлтэй хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэднийхээ боловсрал хүмүүжилд юунаас илүү анхаардаг сайн аавуудын төлөөлөл Бямбажавын гэр бүл. Энэ удаагийн Univision-ы жаргалтай гэр бүлийн жор төсөлд оролцлоо. Бямбажав хүсэл мөрөөдлөөр жигүүрлсэн хүүхдүүдийн хамт хөх тэнгэрт дүүлэн нисэж мартагдашгүй нэг өдрийг гэр бүлийн хамт бүтээсэн юм а. Мөн Univision-с гэр бүлээрээ чанартай цагийг өнгөрөөх тоглоомын төв амралт аяллаа эрхийн бичгийг бэлгэлсэн юм. Энэхүү төслийг жаргалтай гэр бүлийн жороо хамтдаа бүтээж яваа бүх гэр бүлүүдтэй зориулан хайраар бүтээв.